Дэлхийн монголчуудын эмчил радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 24-ний даваа гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнц болон гараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Ган болдын ангараг нар ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Your Home Your Zone гэсэн сураатагаар Best Building Best Buzzer 2025 чанса өндөр 64 бүхий баазартай барилдаанаараа хамтран ажиллаж байна. За мөн iLease хилийн чанад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашины лизингийн үйлчилгээ үзүүлж буй цорын ганц компани хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр кино ертөнц болонгаараа хүрэж байгаа тийм ээ. За кино ертөнцөөр бид нар өстэй янз янзын кинонууд хүргээд одоо манайхан бол бүр ингээд за өнөөдөр ямар кинод танилцуулах нь гэдэг хөтөөгөө сонсдог болсон байна шүү дээ. Манай танилцуулсан кинонуудыг үзсэн барьсан нөгөө кино чи өстэй тим кино байлаа гэж уулзсан хүмүүс бас ярих л их гоё байх юм аа. Харин тийм ээ. За миний эхний танилцуулах гэж байгаа кино бол 2025 оны 3 сарын 7-нд буюу ерөөсөө саяхан нээлттэй хийгээд байгаа Муухай дагуур ихч гэдэг ийм кино. За Норвеги, Польш, Дани, Швед гэдэг. За ерөнхийдөө бол Европын улсууд, за тэгээд нь Скандинавын орнуудын нөхдүүд оролцсон ийм хамтын бүтээл болсон энэ киноны жанр нь бүр амар жанртай. Инээдэмт аимшигын кино. Ямар амар хэрэг вэ? За зодтолтоод байгаа үстэй. Тийм ээ. Нэмэр жим шиг, аймаар жим шиг гэдэг. За тэгэхээр ийм бас төрөл байна. Ийм төрлийн кино байна л да. Энэ оны ихэр буюу өнгөрсөн 1-р сард Sundance гэж киноны нэлээд том фестивал байдаг. Энэ кино наадам дээр нээлттэй хийгээд байсан. Энэ Муухай дагуур ихч гэдэг кино бол 2 сарын 2-р сард 75 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадамд мөн оролцсон ийм кино юм байна л да. За энэ киног бол үлгэр домгийн шинжтэй гэж хэлж болно. Бид нар үнсгэлжингийн түүхийг бол сайн мэднэ шүү дээ. Тийм. За Ах トゥ Грэмийн бичсэн үнсгэлжингийн үлгэр анханасаа ерөнхийдөө Дисней бүтээсэн шиг тийм сайхан гэгээлэг одоо үлгэр бол бас байгаагүй. За бид нар өмнө бас энэ үлгэрүүд анх ямар байсан тухайтай аимшигтай байсан тухай бол бас ярьж ирсэн. Урт шөнийн хугацаанд хүүхдүүдэд сэрвэлзүүлээд байхгүй тулд айлгаж унтуулах гэж зохиосон ийм аимшигын түүхүүд. За энэ түүхүүдийг нь бол ах トゥ Грэмч гэдэг юм уу ийм нөхдүүд бол ингээд түүхэнд мөнхлөөд ном болгоод ингээд хадгалаад үлдээсэн ийм учиртай байдаг. Үнэндээ үнсгэлжингийн түүх бол дэлхийд даяар маш олон мянган хувилбартай ийм ардаа аман зохиолоо. Тийм. За тэдний нэг хувилбар болох ах トゥ Грэмийн үлгэрт бичснээр эзэн хааны үдшилгээс зүхтах гэсэн үнсгэлжинг үлдээхийн тулд ханхуу шалан дээр давирхаа асгадаг. За бас санаатай болцсон. За гэвч энэ арга нь бүтлгүүтэд үнсгэлэнт бүсгүйн өрөөс нь болор шахаад наалдаа үлддэг. За ингээд үнсгэлжингийн болор шахаад төгс таардаг байсан юм бол яагаад хөлөөс нь мултарсан юм бэ гэдэг асуултын хариу эхэлдэг гинэ. За. Өнөөр ингээд яг таардаг бол тэр чинь ингээд нэг ганц ширхэг ингээд мултраад үлдчихгүй л баймаар ингэсэн ийм яригддаг юм байна. Яа албаартаа дүр орхичтэй. Бас тийм байж болно те. За үнсгэлжингийн хойд игч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан хорон муу санаатай байснаар дүрслэгдэгэ. Тэд нар хоёулаа ханхууг хууран гэрлэх гэж оролддог. Ханхуу шахаа эзнийг хаан тулсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүй нэг нь хөлийнхөө эрхий хурууг нөгөөх нь өсгийгөө огтлон хаяж болор шахаад хөлөө багтаах гэж оролддог гэж шүү. Нэрнгээсээ аимшиг юм бэ. За аимшиг юм байна үстэй. Эрхий хуруугаа мулт татаар хайчихна шүү. Ямар амар хэрэг вэ. За гэвч үнсгэлжингийн үнэнч найзууд болох шууд тэдний залим ихийг мэдэн цус нэвтсэн оймсыг нь ханхууд зааж өгдөг гинэ. За үнсгэлжинг зовоосон ханхуу хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнхэн төлөө хоёр ихчийн нүдийг шууд ханшин сохолдог гэх мэт чинь хүүхдийн үлгэр гэхэд бол итгэхээргүй ийм хэрцгий үйл явдалтай ийм кино байна. Йоо ямар эвгүй юм бэ. За энэ үлгэрийг бүхэлдэн шахав кино болгосон Муухай дагуур ихч киноны үйл явдлыг товчлоод ярьж өгье.
За. Уран зөгнөлт өнгөрсөн үед энэ киноны үйл явдал өрнөж байгаа юм. Эльвира гэдэг орон. За. Өөрийнхөө дагвар ихчтэй харьцуулагдаж царай зүс биеийнхаа алхаж гიშгэж байгаа яриа гэд бүх юмараа годогдсондоо хорсож ямар ч үн цэнээр хамаагүй ихчээсээ хөөрхөн болох зорилго тавьж байгаа юм. За. Эльвира гэх охин юм байна. Ингээд Эльвира охин дагвар ихчээсээ хөөрхөн сайхан үзэсгэлэнтэй гэдгийг нотлохын тулд хүмүүс таалагдах гэж сайхан болох гэж гоо сайхны бүхий л арга хэмжээг авна гинэ. За жишээлбэл хамраа цүүц барьсан хүнээр зохиулж хуглуулад хэлбэрт оруулдаг төмөр баг зүгээс өгсүүлээд хөлийнхөө хурууг тайрах гэх мэтчлэн гоо сайхан байхад нь саад болоод байгаа бүхий л саад бэрхшээлүүдийг өөрийн биеэр үзэж туулж ингэж арилгадаг гин. Йоо хамраа сүүцдүүлэн ч гişи ямар амар зэрлэг юм бэ. За. За хөр орхоогоор нэгсэн торог даавны тухай үлгэр домог их гардаг бол энэ кинон дээр гидсний туузан хорхоог ашиглаж гоо сайхан болох гэж байгаа. Эльвира 19-р зууны хөгжиж амжаагүй байсан гоо сайхны дуршилтуудын хохирогч болж гоо сайхан эрүүл мэндээр хохирч гүйцэж байгаагаараа энэ кинон дээр гардаг юм байна. За. Жишээ нь нүдэндээ том сормоос твнээр оюудах гэж гих мэдчлэн амар зөндөө гардаг гинэ. Ямар амар зэрлэг юм бэ ёо. Амар юм байна. Истэ эвгүй юм бэ ёо. Би одоо ингээ хүн твн бариад энд нь ингээд сормоос тогтоох гээд ингээ хийж ийн гэхлээр зүгээр бодглоор зүрх хөвчгээд байна. Ёо одоогор бол гоо сайхны мэдцэлсэл орж байгаа юм босуу гинэ. Ер нь тэггээд байгаа ёо. За. Үзэхэд заваан чим шиг амар чим шиг энэ кино цаагаараа их далд утга санаа агуулгатай гинэ. Хичнээн гоо сайхан болсон ч хин нэгнээс үргэлжил царай муутай байдаг гоо сайхны энэ харгас ертөнцид эмэгтэйчүүд байгаадаа ханах биш улам цааш шунсаар эцэст нь гоо сайхан эрүүл мэндээр хохирч сэтгэл санаач дагаад ундаг гэдэг энэ кино ёжилсан юм шиг санагдсан гэж. За бас нэг үнцэг те. Яг тийм штэ. Ер нь бол тэ ингээд нэгнээс нь гоо болонгоо дараагийн гоо хүн гарч ирээд би одоо энийг л гүйцэхгүй болохгүй нэгэд ингээл юу гэдгийг юм нэг юм чөтгөрийн тойрог шиг юм болж байгаа шүү дээ. Sundance наадмын шүүмжлэгчдийн бичснээр муухай дагвар ихч киногоор гоо сайхан болохын төлөө эрүүл мэндээр хохирохоос огт санаа зовхгүй улам улаарч байгаа Эльвира гэдэг хүү охин цаг минут өнгөрөх тусам үзэгчдэд улам л ойлгож өрөвдөж хайрлаж эхэлдэг гэсэн ийм санаатай гинэ. За. Нөөмо Эльвира чи ингээл нөгөө нэг ихчтэйгээ өрсөлдөд өөрийгөө тамлаад яваад ангууд удах тусам хүмүүс үзэж байгаа хүмүүс иш чаавас гэдэг нөгөө Эльвирагийн талд ороод идэг гэж шүү. Гоо сайхны хитрхи өндөр шаардлагатай ээжтэй таалагдаж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хитрхи хичээсэн ч эцэст нь эмтрээд дуустдаг гэж штэ. Йоо. Иш чаавас юм. Өрөвдмөр юм би яасан. Ингээд эмтрээд дуустдаг энэ кино IMDb дээр бол харьцангуй өндөр буюу 7.2 гэсэн үнэлгээтэй байгаа гэж байна. За. 7.2 ч бас том үнэлгээ штэ. Тийм штэ. За ийм үнэлгээтэй байгаа. За миний одоо эхний танилцуулж байгаа мэдээлэл бол энэ. За үүнтэй холбоотойгоор бас нэг зүйлийг хэлэхэд бол манай Монгол кино бас энэ Азийн кинонод бас гоё шагнал авсан байлээ. За. За энэ нь бол ямар кино байгаа вэ гэхээр Сингторжийн Чимээгүй хотын жолооч гэдэг нэртэй кино. За. За Чимээгүй хотын жолооч гэхэлэр ингээд биднэрт нэг юу ч гэдгийг нөгөө Улаанбаатар хот ингээд нэг чимээгүй биш бүр оршуулгын газар шүү. Гэхдээ тэр би шууд тэгж л ойлгож байна л да. Тэгвээс нөгөө нэг оршуулгын машин гэж байдаг штэ. Яг үнэ. Тэрний жолооч юм болов уу гэж ойлголоо штэ. Яг тэрний жолооч. Сингторжийн энэ Чимээгүй хотын жолооч гэдэг энэ уран бүтээл 2025 оны Осакагийн Азийн кино наадам гэдэг энэ кино наадамд оролцож гол дүрд нь тоглосон жүжигчин Төвшинбаяр. За. Гэдэг жүжигчин бол энэ наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртчихэд байгаа. Вау, ямар мундаг юм бэ. За. Үндэсний урлагийн их театрын бүжигчин залуу юм байна. Ууг нь. Хүүхдийн ямар гоё залуу вэ. Тий. Одоо яг энэ зурган дээр хардаа нэг үндснийхээ дээл хувцсыг өмсцөн жигтэйхэн өндөр янзын гоё залуу юм штэ. За тэгээд энэ одоо нөө манай Сингторж чинь бол өмнө нь бас нөө юугаараа худалдагч охноороо бол бас нэг хэсэг бужигнуулсан шүү дээ. Тэгсэн. Түүн лугаа ингээд дараагийн нэг кино нь бол ийм Чимээгүй хотын гэсэн ийм жолооч гэсэн ийм кино
яваад байгаа юм байна. За. За ийм байна. Тэгээд дараагийнхаа мэдээлэл рүү оръё. За. Энэ яг нөгөө нэг тайзан дээр гарцсан юугаа авж байгаа байна уу? Silent City Driver гэнэ. За тийм мөн байна. За дараагийн мэдээлэл. За. Хүрэхээс өмнө хамтран ажиллагчаа танилцуулах юм уу? За тэгээд. Тэгээ. За Улаанбаатар хотод 16 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Your Home Your Zone гэсэн уриатаагаар Best Building-ийн Best Bazaar 2025 Чансаа өндөр 64 мөхийн баазартай барилдаанаар хамтран оролцож байгаа. За. Энэ тухай би бүр юу яалаа. Зохион байгуулагчтай ярилцлаа. За. Үнэхээр супер барилдаан болох юм байна. За яах юм? За нэгдүгээр тэгэхээр одоо Монгол бүхэд ингээд яг эд барилдаж байгаа залуучуудаас супер 64 буюу хамгийн ихэнд нь идэвхтэй буюу амжилттай барилдаж байгаа 64 бүхэл оролцох юм байна. За. Хэрв гадаад тоглолт тэмцээнтэй яваад ч юм уу нэг бол ингээд бэлтгэмтлээс болоод барилдаагүй тохиолдолд дараагийнх нь үнэ орж ирээд гэхэд ингээхлээр ч бол яг ийм гал хасж байгаа барилдаантай нөхдүүд хоорондоо барилдана. Тэгээд одоо жишээл даваа болгон дээр баазар дарах юм байна. За. Тий. Одоо би жишээлбэл улсын аврах хүн байлаа гэхэд баазар дараад ахаад аврагтайгаа тарж болох байхгүй. Тэр баазар дарахаар тэрийг ойлгосонгүй ингээд би 63 бүхөөс нэгтэй барилдах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт баазар дараад гэж санаандгүй сонголтоор гараад ирнэ. Яг түншгийн ингээд оролцогчид дараагийнхаа дүрийг сонгох баазар дардаг шиг үү? За ингүүл ойлгож шүү дээ. Тэгээд сонгох юм байна. Тэгээд 2-ын даваан дээр гараад ирлээ. 2-ын даваан дээр ахаал сонгоод. Тэгэхээр нөгөө нэг өмнө чинь бид нар чинь ингээд нэг амлж аваад идэг байсан шүү дээ тий. Амлж ч юм уу зүгээр нугалцдаг шүү дээ. Ирэмбэр нуглаад хамгийн сайн бүх хамгийн бүхтэйгээ таарах магадaltaй байгаад идэг бол тэгэхгүй нэ. Энэ удаад бол жинхэнэ гадаар гарсан барилдаан бол. Шийтгэл шүү дээ тий. За. 3 сарын 29-нд Монгол бүхий өргөнд зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн бол ерөнхийдөө яг нэг юм нөгөө залуучууд Монголын үндэсний бүхөө бас үзээсэй те. Тэгээд тийхийн тулд энэ Монголын үндэсний бүх нь өөрөө шудраг өрсөлдөөнтэй юм entertainment болохын төлөө хичээж байгаа юм байна. За энэхүү тэмцээнийг Best Building-ийн одоо 2 дахь жилдээ ивент гэдэг 3 дахь жилдээ ч илүү хийгдэж байгаа юм байна л да. За тэгээд энд ирсэн хүмүүст нь бас юутай? Бэлэгтэй. За суглаатай. За. Нэг азад нь жишээл ухаалаг буудан нөгөө бидний зарлаад танилцуулаад байдаг ухаалаг буудангийн хийдсэн болно. Нэг азад нь камерын зоохны хийдсэн болно. Нэг азад нь 1 сая төгрөгийн азтан болох. Нэг азтан ийм гангар шаазангийн ком гэж байгаа юм байна. За тийм гангар шаазангийн комын хийдсэн болох бол супер азад нь бүр Toyota Sai гэдэг автомашины хийдсэн болох. За. Машин унаад харих нь шүү дээ. Тийм байна. За та тэгвэл бүхөө очиж үзээд дэмжиж байгаа хүмүүсийн хувьд ийм азтан болох боломжтой гэж ярьлаа штэ. За тэгвэл Best Bazaar 2025 Чансаа өндөр 64 мөхийн баазартай барилдаан ингээд 29 зохион байгуулагдангууд бүхчүүдэд өгөх шагналын сан болохоор түрүү бүх шууд 20 сая төгрөг. За үзүүр бүх 10 сая төгрөг, шөвгийн 4 гэж ярьдаг те. Шөвгт үлдсэн хүмүүс 5 сая төгрөг, уран мэх гэж бас шалгаруулад 1 сая төгрөг. За 1 2 3-ын даваанд давсан бүх 2 ер нь угаасаа 1 даваад 200 сая төгрөг авах юм байна. 2 давсан бүх 300 саяыг, 3 давсан бүх 400 сая төгрөгийг. Энэ уран мэхний гэдэг чинь шүү дээ. 1-ийн даваа, 2-ын даваа, 3-ын даваан дээр урууланд нь уран мэхний нэг хүнийг сонгоод сая төгрөг өгөх юм байлээ. Тэгэхээр одоо жишээ үнэхээр уран барилддаг хүн бол 3 сая төгрөгч авах болцоо байгаа байхгүй юу? Тийм байна. Даваа болохоноос те хамгийн шилдэг уран барилдаан уран мэх хийсэн үнийг шагнах гэж штэ. Тэгэхээр одоо анжгаа бол уран мэхтэй бол ер нь 1-ийн даваанд сая төгрөг, 2-ын даваанд сая төгрөг гэдэг даваа явуулж болохоор байгаа байхгүй. За тэгэхээр тасалбарыг бүхий өргөөний кассаар худалдаалж байгаа. Тэгээ бас эдний нүүнэг салбарууд идэг штэ тий. Бүх салбарууд дээрс нь бас авах боломжтой. 77 60 гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн Ticket гэмээр бас авах боломжтой. За тэгээд Best Building гэд салгахгүйгээр бичээд латинаар бичээд Facebook руу орох боломжтой шүү. 77 60. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Best Building, Best Bazaar 2025 Чансаа өндөр 64 бүхийн баазартай барилдаанаараа Your Home Your Zone гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За тий. За тэгээд нэг юу дараагийн мэдээлэл гэхлээр ийм байгаа юм.
кино үзэнгээ хувцсны хэж стрессээ тайлдаг кино театр байна гинэ. Вау, за. Оролт малгайцлагаа нэхээ сууж явах юм уу? Тий, одоо нэгтгэх хүнд очихгүй мань мэднэ очиод утсандаа ороод өгөх юм байл. За, Гэтэ наадах чи аяр да айгу түүхтэй байна. Одоо би ч бол 10 жил төлмөрийн хичээл дээр нь штэ тий. Ингээл нөгөө хоёр зүгээр нэг оролт, тэгээ зүгээр ингээл нэг юм момсхон ингээл нэхэд сурсан байгаа штэ. За яг одоо нэг хонио холбоос юм чи ингээд нэг юм ингээ явуулчих байх. Гэтэ нөгөөдгтөө ингээд түүхтэй нөгөө киногоо үзлээ юу? Одоо киногоо үзэхгүй юу маа нэхгүй л болох юм. Тэшээ хараад ингэчдэг хүмүүс байдаг. Байна. Тийм хүмүүст гоё кайфтай байна. За. За дэлхийд даяар ондон кино театр гарснаар танхимд сууж кино үздэг хүмүүсийн тоо бол цөөрсөөр байгаа. Нэг ялангуяа ковидоос хойш хүмүүс гэр орондоо тухтай кино үзэх дуртай болсон болохоор кино театрууд үйлчлүүлэгчтэй алдахгүй байх, хадгалж үлдэхээр янз бүрийн л арга хэрэгжилж байгаа юм байна. Зарим нь спортын том тэмцээн шууд дамжуулд үзүүлдэг болсон бол нэг хэсэг нь оддын пенүттэйгээ хийх уулзалт зохион байгуулж лотто синема бүр танилцах үдшилтэд сохор болзооны хүлээн авалт хүртэл хийсэн тохиолдол байна гэж Korea Times сайт дээр бол бичсэн байлаа. За. Харин Сеул хотын CGV гэдэг кино театр тун өрмө зарга болсон. Энэ кино театр үзэгчид кино үзэнгээ гэртээ байгаа мэт оймс оролт зэрэг зүйл нэгтгэг үйлчлэгийг гаргасан гинэ. Нэгдүгээр сард хийсэн анхны нэгтгэг үйлдвэрийн үзүүрийн тасалбар хормын дотор зарагдаж дууссан гэж шүү дээ. Пүүх за. Нэгтгэг хүмүүс тийм амар олон байд юм. Тэр үеэр Бяцхан ой гэдэг киног үзүүлж харин танхим үзэгчдэд нэхмэлчдтэй зориулан гэрэлтэй байсан гэж. Гэтэ надаа юу штэ те. Энэ сандал амар таалагдчихээн. Йоо. Ёстой гоё ингээд бомбор тэг ингээ ганцаараа суудаг. Тэгээ газар ингээ сайхан тэрэн дээр чинь бомбоод сайхан сууж агаад юмаа нэг. Тэгээ чи гэрэлтэй гэж. За. Үзэгчд юм нэхэнгээ киногоо үзэж үзүү дуусгаад чухам ам сайтай байсан гинэ. Ингээд энэ тусгай үзэр үйлчлэгээгээ сар болгоны сүүлийн пүрэв гарагт зохион байгуулдаг болсон гэж байна. За. CGV театрын төлөөлөгч сүүлийн үед кино театрууд кино үзэхээс илүү үйлчлэгээ санал болгож үзэгчтэй булаацалтаж байгаа. Манай харин нэхэмлийг гэртээ ганцаараа хийдэг зүйл биш, нийтийн дунд хүмүүстэй хийдэг хобби болвол яаж вэ гэсэн санаа гаргасан. Ингээд ижлэхэн сонирхолтой хүмүүс нэг газар суулраад хамтдаа нэхэж, хамтдаа кино үзэж хууч өрдөг болгохыг бид хүссэн. Үүний ачаар манай үзэгчид дахин ирдэг болоосаа гэж хүсэж байна гэд сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Нэхмэл Ахмад гэртээ суудаг хүмүүсийн хийдэг ажил мэт санагддаг байсан бол одоо солонгос залуучууд их сонирхдаг болж л тэ. Ялангуяа ковид-19 цар тахлын үед бол нэхмэлд орсон хүн маш олон байдаг гэнэ. Ийм холбоотой болсон хүмүүс. Өмнөдийн кино шүүмжлэх Ким Хон Шик гэдэг хүн энэ талаар бол Хангук Илбо гэдэг сонинд өгсөн ярилцлаганд зүгээр суугаад кино үзэх нь хэний ч сонирхлыг татгаа одоо болжээ. Шууд хэлэхэд хуучирсан. Үзэгчд нэхэхээс гадна өөр зүйлийг кино үзэж байхдаа хийхийг хүсэж байгаа гэж ярьсан байна. Өөр зүйл гэдэг нь юу юм бол? Мэдгүй. За тэгээд түрүүний нөгөө нэг Монгол киноныхаа талаар мэдээллүүдийг хэлэхэд бол хэд хэдэн бас Монгол кинотой холбоотой хэд хэдэн мэдээлэл байна. Монголын анхны түүхэн детектив төрлийн Мөрч гэдэг кино ер нь бол бүүдээр орцсон байсан. Тэгж жагаад өчтөр анхныхаа ангийг NTV дээр цацлаа штэ. Тийм байлээ. За NTV-гээр цацлаа. За үнэхээр нэг эхний ангийг нь үзсэн хүмүүсийн сэтгэлдлийг харахад бол наад чи үнэхээр гоё кино болсон байлээ те. Одоо юу гэдгийг нөө эхний ангийг нь үзэнгүүт л надад ингээд дараагийнх нь ангийг яаж ичээд хүлээгээд үзэх нэг бол бүр үүгээс орж үзмээр санагдсан ийм кино байна гэдэг хүмүүс маш их хамсаатай байгаа. Тэгвэл өнөөдөр бас нөгөө Сингторжи маань Чимээгүй хотын жолооч гэдэг кино юунд шилдэг жүжигчнэр шагнал авлаа. Гол дүрийн ганцаардалтай баригдаж 20 ангиас гарсныхаа дараа гадаад орчинтой дасан зохицох гэж зовж байгааг нь үнэхээр гайхамшигтай харуулсан гинэ. Энэ нөгөө Чимээгүй хотын жолооч ч. Тийм хүн юм байна. Шоронгоос гарчаад ингээд хүмүүстэй харьцахад хэцүү. Тэрний оронд ингээд нөгөө нэг ганцаараа нэг шарлийн атсан машин бариа явж байгаа нь амар гоё таарсан гинэ. Тий. Ер нь тус киноны жүжигчид бүгд чамгүй сайн чансаатай бөгөөд зохиол сайтаагаас гадна амьдрал цагаан хатаг зэрэг кинонууд дээр хамтарч байсан кино зохиолч Номон Зулс Сингторж найруулагчийн ээлжид нэгэн бүтээл юм байна. Тэд дахин нэгдсэний үр дүнд
тун амттай болж хэмээн бичиж байсан юм. Харин тус кино Осака Asian Film Festival 2025-д оролцож нөгөө Best Actor Award-ыг авсан байгаа. Чимээгүй хотын жолооч кино 2024 оны 11-р сард дэлхийн кино урлагийн Аз зэрэглэлийн фестивал болох Таллинны Black Night Film Festivalд Гран При шагнал болон шилдэг зураач шагналыг бас хүртсэн юм байна. За. Анч ингээд фестивалуудаас кино түүгээ явж байгаа. Ингэж яагаад Монгол төрж ирээд гардаг. Бас өмнө бас ямар кино ингэж явж байгаа төрж ирээд хөхөө штэ. Хөхөө бас ингэж хэлсэн. За тус фестивалд 80 орны 280 уран сайхны кино өрсөлдснөөс 60 орны 1500 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж нийтдээ 150,000 орчим үзэгчид үзэл сонирхсан ийм том фестивал болсон юм байна шүү. Энэ нөгөө нэг Asian movie ямар юм блэ? За Osaka Asian Film Festival гэдэг чинь ийм том арга хэмжээ болоод Монгол кино маань бас шилдэгүүдийн тоонд нэрлэгдээд шилдэг эрэгтэй дүр гэдгийг шагналыг авчаад байна манайх. За миний хувьд дэжтэй те одоо ямар намайг хүүхэд байхад ийм Холливуудын кино гэж мэддэгч байсан биш. Бид нар үнсгэлжин Золушкал гэд үзчихсэн. Тэгээд тэр үеийн Оросын Золушкал үнэхээр ингээд вау ямар гоё юм бэ гэж бүр ингээд хүүхэд насны нэг тийм гоё дурсамжтэй ер нь бол тий. Тэгээд дараагийнх нь нөгөө нэг хүүхэлдэйн киноных нь хувьд болохоор зэрэг нөгөө нэг яг нөгөө нэг Холливуудын хүүхэлдэйн кино байдаг штэ тий. Нөгөө хулгнууд оролцдог. Тий. За тий Disney энэ хүүхэлдэйн киногоор вау гэсэн чинь одоо тэгэл Disney кинонууд сүүлийн үед энэ гүнжтэй кинонууд дандаа ингээд өнгөт арьстан тоглуулчлаа гээл хил ам гаргаал тий болоод байдаг гэснээр дараа нь энэ үнсгэлжингийн гол дүрт чинь бас өнгөт арьстын эмэгтэй тоглуулсан штэ. Юу мюзикл хийгээд тэгээд тэрний дараа сая сүүлч нөгөө нэг Лусын дагныг бас өнгөт арьстан болгоцсон гэл ингээд бөө хил ам татлуулсан. За тэгээд би одоо хамтран арилгачаа танилцуулсны дараа яг одоо бөө хил ам татлуулаад байгаа бас нэг киног ярьж өгнө. Нөгөө засангуй тоглосон засангуй ч бүр IMDb дээр бүр байхгүй шүү. 2.1. За үнэхээр 2.4 гэж. 2.1 байсан. Бүр буурчдаг. Тийм. За Улаанбаатар хотод 16 цаг 35 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Айлис хилийн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашин лизингийн үйлчилгээ үзүүлж буй цорын ганц компани хамтран ажиллаж байгаа. За Инвескор лизинг компани 2021 оноос хилийн чандад байгаа монголчуудад зориулсан iLease гэдэг орон сууцны лизингийн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлсэн. За Япон, Бүгд Солонгос улсад албан ёсны төлөөлөгчийн газартай бол Америк, Швед, Франц, Финланд, Чех, Унгар, Австрал гэх мэт дэлхийн 10 улсад 22 гаруй гэрээ тагнтуудаараа дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудтай хүргэж ажиллаж байгаа юм байна. За Австрали, Герман, Канада, Нидерланд, Словак, Турк, Унгар, Чех, Швед, Швейцар, Арабын нэгдсэн Эмират улс, Япон, Өмнөд Солонгос, Америк гэх мэт улсад амьдардаг монголчууд маань аль хэдийн лизингэд хамрагдаад орон сууцаа худалдаж авсан байдаг юм байна. Юу гэхээр та бүхэн гадаадд амьдарч байгаагаас үл хамааран Монголд заавал нөгөө хамаатан саднаараа дамжуулах биш, шууд энэ лизингийн компаниар дамжуулаад өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгөтэй болох болцоог олгож өгч байгаа гэсэн үг юм бол. За манайханд нүг ингээд хөөрхий хүний нутагт очиод ажиллаж нэг хитэн төгрөгөөр ер нь чаас ингээд нэг байр орон сууцтай болчихгоо л тэнд явж байгаа шүү дээ. Тэгээд энд байгаа ингээд нэг ээжтэй ч юм уу нэг хүмүүс рүүгээ мөнгө авуулчихад нөгөөдөл нь нөгөө байрчгүй мөнгөчгүй болгоцсон тохиолдол ер нь нилээдгүй байдаг. За тэгэнгүүт яг үнэ айгүй хэцүү. Тэгээд тэрнээс ч юм болж одоо ах トゥ нар тангараг тасралтсан ч юм байна тий. За тэгэхээр эднийх яасан байх нь вэ? Ерөөсөө iLease орон сууцны лизингийн үйлчилгээ нь урьдчилгаа төлбөр нь 20%,
За харьцангуй уян хатан нөхцөлтэй шаардлага багтаагаар гадаадд байгаа Монгол иргэдэд лизингийн үйлчилгээг үзүүлээд байгаамаа. За тэгэхээр ерөнхийдөө та дэлхийн хаанаас ч гэсэн хүсэлтээ гаргаад эх орондоо орон сууц автомашинаа сонгоод АЛ-ийн захим хуудсанд лизингэнд хамрагдах хүсэлтээ илгээх боломжтой. За харин АЛ-ээс таны хүсэлтийг судалж хүссэн байраа худалдаа авахтай туслах болно. За гадаадд байгаа монголчууд маань доорх нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд лизингийн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Нэгдүгээрт Монгол улсын иргэн 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх. Хоёрдугаар санхүүгийн байгууллагад хугацаа ятарсан чанаргүй зээлийн үрийн үлдэгдэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үр төлбөргүй байх. Гуравдугаарт гадаадд байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд доктор сууршилтай ажилласан байх. За яг энэ Солонгос дахь салбарт нь бол манай Чимба ажиллаж байсан. Тэгээд хэлжээлээ 6 сараас дээш одоо ажилласан амьдарсан л бол харалцсан байх хамаагүй ерөөсө дансны нуулгыг хараад тэгэл ингээд асуудлыг шийддэг гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр та яг одоо 72 тэгтэг 27 тэгтэг гэдэг утас руу холбогдоорой. 72 тэгтэг 27 тэгтэг. За ингээд нэг бас нэг гоё юм нь баригдаж гүйцээгүй байгаа барилга руу манайхан бас мөнгө оруулаад маш их алддаг штэ. Нөгөөх нь тэгээ 4 жил 5 жил ашиглалтанд орохгүй хил амдатлаа шүүх цагдаадаг тулдаг. Эн чинь бол айл үшээ нөгөө нэг үл хөдлөлийнх нь гэрчилгээ гарцсан байран дээр л үйлчлэнэ. Тийм. Тэгэхээр найдвартай гэсэн үг аахгүй юу. За тэгээд та өөрөө байраа худалдаж авчаад та өөрөө гадаадтай ажиллаа хийж л тэнгуүтээ та лизингийнхаа мөнгийг энд байгаа байраа түрээслүүлээд бас АЛ-ийн үйлчлэгээр түрээслүүлчингүүдээ тэр түрээсийн мөнгөөрөө ингээд лизингээ төлж болно. Бас ийм боломж байгаа. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн АЛ-ийн хилэн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашины лизингийн үйлчлэг үзүүлж царийн ганц компани хамтран ажиллаа баярлаа. За надад цаг маш бага үлдсэн байгаа учраас би нэлээд хурдан ярих шаардлагатай болчлоо. За, Walt Disney олон хүүхдийн киног бол бид нар мэднэ. За, тэгвэл дөнгөж сая хүртэл бидний тэр хар багасаа л үзэж өрсөн Золушка буюу өнсгөлжингэн маань бас л аимшиг юм болгоо айчиж. Тэгээд өнөөдөр тэгвэл Disney олонний хүрээлд хүргэж байсан бүтээлүүдээс хамгийн муун гэсэн үнэлгээг аваад дэлхийд даяар кино сонирхогчид, шүүмжлэгчдийн ярианы сэдэв болоод байгаа Цасангой уран сайхны киноны талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За, мюзикл фантази төрлийн Цасангой киног найруулагч Марк Веб найруулсан. Харин кино зохиолыг нь гэр бүл, хайр дурлалын харилцаатай эротик триллер төрлийн кинонууд дээр түлхүү ажиллаж байсан Эрн Крисита Вилсон гэдэг бүсгүй бичжээ. За. Яг л нэг уг нь хүүхэлдэйн киноны Цасангой юм байна шүү дээ. Үгүй ээ, тэгсэн чинь харин зохиол нь бол тий. Гэтэ нөгөө одоо ингээд энэ зохиол бүсгүй чи бүр ингээд нөгөө бүр утга авцалтайг ингээд өөрчлүүлсэн харин амар шөмжлүүлээд байгаа байхгүй юу. За 2002 онд Нарийн бичиг гэдэг нэртэй дарга болон Нарийн бичиг хоёрын хоорондын харилцааны тухай өгүүлсэн эротик романтик киног бол энэ бүсгүй бичижсэн нэг юм туршлагатай юм байна. За Ах トゥ Кремийн 1812 онд бичигдсэн Засангой киноны гол дүрд Ричел Зиглер гэх 23 настай бүсгүй тоглосон бол харин туслах дүр болох хорон санаат хатанд монголчуудын Wonder Woman киногоор нь сайн мэдэх Израилийн жүжигчин Гал Гадот мөн Америкийн театрын жүжигчин Эндрю Бурнаф нар тоглосон. За үйл явдлын хувьд цэвэр хариухан сэтгэлтэй Засангой эр зөрөх 7 одоо болон Jonathan нэртэй хисүүлч эртээ хамтран эцгийнхээ хаант улсыг хорон санаат хатнаас аврах адал явдалд гарч байгаагаар үргэлжилдэг. За ингээд би трейлерыг үзлээ л дээ. За яг л Засангойгийн хувцас, хунар яг л байгаа заяа. Тэнгүүд нөгөө одоонууд нь болохоор зэрэг нөгөө юугаар хийсэн байлээ. Бодит хүмүүс биш. Нөгөө тийм ер нь бол нөгөө юу одоо баг одоо яар л хийж байгаа одоо бол тий. За нэг одоо нь бүр хар юм биш тус. Тийм байна. За ядаргатай нас. За Walt Disney компани 2025 оны 3 дугаар сарын 21-нд буюу одоо өнгөрсөн баасан гарагт гэсэн үг тийм үү? Нээлттэйсэн Засангой кинон үзэгчдээс ихээхэн шүүмжлэлт хүлээж IMDb дээр 2.1-ийг ингээд харьцах нь 10 гэсэн байгаа байхгүй. Одоо энэ бүр зургийг ингээд оруулсан байгаа заяа манай найруулагч үзүүлэх байх. Би хизээч үлээ харсан 2.4-тэй байсан. Тэгвэл бас бүр унчиж. Ийм үнэлгээтэй энэ нь тус сайтад хамгийн бага үнэлгээтэй кинонуудын нэг болоход
хүргэсэн байна. За киноны гол дүр Рэйчел Зиглер цасангоо тоолсон бол Гал Гадот хорон санаад хатан. За ингээд тэдний дүр сонголт ялангуяа жүжигчний сонголт болон Рэйчелийн өмнөх киноны талаарх сөрөг мэдээллүүд нь маргаан дагуулсан. За энэ тухай би бол удахгүй ярьж өгнө. За мөн 7 одоогийн дөрүүдийн олон янз байдлын талаарх шүүмжлэл, жүжигчдийн улс төрийн үзэл бодлын зөрчил нь киноны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь одоо Гал Гадот нь болохоор Израиль, Рэйчел Зиглер нь Палестин. Яаж житлээ. За, гисэн хэдийч Rotten Tomatoes дээр үзэгчдийн үнэлгээ бол 71% байгаа нь зарим үзэгчдийн таашаалд нийцсэн болохыг бол харуулж байна. Гэтэ энийг болохоор хүмүүс ямар өнцгөөс харж байгаа гэхээр нөгөө шүүмжлээд балбаа даангууд хүмүүсийн үзэлтээс яац ингэ үздэг штэ тий. За энэ өнцгөөс PR чинь бас нөгөөдөө PR болоод байдаг тий. За эдгээр хүчин зүйлс нь Засангоо киноны амжилтанд сөргөөр нөлөөлж Диснейн амжилттай байсан бусад бүтээлүүдтэй харьцуулахад доогуур үзүүлэлттэй байна гэж харж байгаа. За бидний сайн мэдих Засангоо ба 7 одоо хүүхэлтэй өнөөгөөс 88 жилийн өмнө буюу 1937 онд нээлттэйсэн байдаг. За энийг бол бид нэр энэ Засангоогаар нь бид нар маш сайн мэддэг тийм ээ. За харин бүрэн хэмжээний кино хийгдэх сураг 2016 онд гараад за түрүүн хэлсэн нөгөө зохиолч эмэгтэй кино зохиолыг нь бичээд харин найруулагч Марк Веб 2019 онд найруулагчаар нь ажиллахаар болж байсан. Засангоо кино 240-өөс 270 сая долларын төсөвтэйгээр бүтснээрээ Дисней хамгийн өндөр өртөгтэй бүтсэн бүтээлүүдийн 15 дугаар байранд нь жагсаж байгаа юм байна. Тийм ээ. За киноны нээлтийн 7 хоногт Хойд Америкийн зах зээлд гэсэн чинь яасан? Ердөө 43 сая Америк долларын орлого олсон 250 сая ам долларын төсөвтэй харьцуулахад маш бага үзүүлэлт. За мөн олон улсын зах зээлд 44.3 сая Америк долларын орлого олж нийтдээ ингээд 87.3 сая ам долларын орлого олоод байна. Яг одоогийн байдлаар. За хамгийн муу үнэлгээтэй кино болсон гэдээ харна хайж үзлээ. Гэсэн чинь IMDb дээр 1-ээс 2 гэсэн үнэлгээг авсан. Хамгийн муу үнэлгээтэй 100 кино гэсэн хэсэг байна. За энэ хэсэг дээр Засангоо кино 2.1 гэсэн үнэлгээтэйгээр 100 киноны 18 дугаар байранд нь жагсаж байна. Доороос 18 гэсэн. Хамгийн муу үнэлгээтэй 100 киноны. За кинон зориулж Jonathan гэдэг цоошин дүрийг бүтээсэн хорон санаад хатныг ялан дийлж эзэнт гүрнийг хатнаас чөлөөлөх хүсэлтэй нэг тийм эрх чөлөөт энэ залуу нь Засангоогийн дурлал хайрыг татсан залуу болд юм байна. За шинэ ангид зориулж энэ залууг бүтээх оригинал их хөлбөрийн Засангоог нөгөө үнсэж амьлуулдаг ханхугийн дүрээс нь сэтвэлсэн. За харин 7 одог бол хүмүүсийн төсөөллөөс таньдаг төрхөөс нь огт өөрөөр хийсэн гэх зэргээр буруутгаад хүмүүс бол нилээд шүүмжлээд байна. За киноны постэр цацагдсны дараа хүмүүсийн дунд нилээд шеэрлэгдэж яриа болсон. Ер нь бол CGI-аар хийсэн юм байна. Гачин царайны юм байна. Түрүүний нөгөө нэг нөхдүүд чи биш байна. Энэ бүр шал хачин юм байна. Үгүй харин би танд хэлсэн штэ. Тийм байна. Google дээр юм шиг тийм байгаа сте. За тэгээ байжсэн чинь киноны постэр засагсны дараа жинхэнэ гоо үзэсгэлэнтэй Засангоо олох ёстой үнэн хорон санаад хатан болоод хорон санаад хатан болох ёстой үнэн Засангоо олцсон буюу 4% дээр алдсан гэх ийм үгийг хүмүүс маш их ярьж байсан. За Рэйчел Зиглер болохоор Засангоо кинонд гол дүр бүтээсэн нь захим орчинд олон төрлийн маргаан дагуулсан ч тэрээр өөрийг нь дэмждэг хүмүүс бол их байгаа. Түүн энэ их талархсан, энд нь бол их талархсан тухайд бас сэтгэлдээ хуваалцсан байсан. За энэ удаагийн бүрэн хэмжээний уран сайхны кино 1937 оны хувилбараасаа ялгаатай нэг зүйл нь Засангооч одоо уул нэг тийм хөөрхөн инхри, турхан, эмзэг, нандин охин штэ. Ийм биш. Харин хаант улсаа хорон санаад хатны ноёрхлоос салгагаар тэмцэж байгаа одоо нөгөө баатарлаг им зөрөгтэй бүсгүүн дүр гэж харж олно. За Рэйчел энэ кинонд оролцож байх үеэрээ буюу зураг авалт явагдаж байх үед их хөлбөр болох 1937 оны анхны анимашны зарим санааг бол одоо хуучирсаа хоцрогдмол гэж үзсэн тухайга экстра ТV-д өгсөн ярилцлаганда дурдсан юм байна л да. За тэгээ өөрийнхөө дүрийг болохоор би одоо ингээд дүрээ аль болох шинэ өнцгөөс харуулахыг зорж байгаа. Анхны кинонд одоо залуу л ирж аврахгүй бол гүнж өгдөг гэх мэтээр энэ хайр дурлалыг хэтэрхий гаргаснараа өнөө цагийн үзэгчдэд тохиромжгүй гэж үзэж байна гэд тийм үү. За тэгэхээр түүний хэлснээр бол шинжилсэн хувилбар нь Засангоогийн дотоод аялал руу буюу сэтгэл доторх тэмцэл гадагшаага харуулах цоо шин тэмцэгч өнгө төрхийг нь илүү гаргасан гэж
одоо үзсэн. За ядж хахад нөгөө 23 настай жүжигч мөсгөө маань Засан цагаан миний дуртай Диснейн гүнж байгаагүй гэж яриад тэгээд зарим үзэгчдийн дургуутслыг төрүүлээд Унаасаа өөрөө бүлүүлэх юм хийсэн. Харин тийм. За найруулагч Марк Вебийн хувьд бол Ричелийг сонгосон гол шалтгаан нь түүний дуулах авьяас байсан. Чи нөгөө мюзикл кино юм чи. За тэгээд мэдээж энэ дүрээ бүтээхэд томоохон нөлөө үзүүлсэн. Тэгээд мэдээж мюзикл кинонд бол дуулах авьяас чухал байлгүй л яах вэ? За гэхдээ Snow White гэдэг үг нь өөрөө монгол хэл дээр цасангоо гүнж гэж орчуулагдсан байдаг ч гэсэн англи дээрээ цасан цагаан гэсэн утгатай үг шүү дээ. Гэтэл Колумб Пош гаралтай өнгөт арьстай бүсгүйг цасан цагаан гүнжийн дүр тоглуулсанд нь татгалзах хүмүүс их байсан. Яг л нөгөө нэг яахаараа л усын дагинд өнгөт арьстай хүүхэн тоглуулж тий. Яахаараа өнсгөлжинд хар хүүхэнд олуулж тий ингээ бүү юм болсон. Яг л одоо тийм болж байна. Ядж хахад энэ жүжигчин маань бид нар чинь 1937 онд амьдраагүй штэ. Бид цасан цагааныг хунтаажаар авруулахгүй жинхэнэ хайрын тухай мөрөөдөхгүй талаас нь битцсэн. За түүний эцэг нас барахынхаа өмнө түүнд хэлсэнчлэн зоригтой, шудраг, үнэн ч байж чадвал удирдахч болж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Энэ бол залуу үзэгчдэд өөрсдийгөө өөр өнцгөөс харж болох гайхалтай дүүх гэж ярилцлага өгсөн. За нэг өсөндөө бие даасан хүчтэй бүсгүй гаргаж ирснээрээ уламжлалт засангааг эвцээл гэж одоо баалуулаад л байгаа юм л да. Ер нь бол. За маш олон хүн түүнийг шүүмжлээд интернет даяар янз бүрийн сэтгэгдлүүд хөвөрсөн. За үүн дунд нь засангоо бол цагаал байх хэвээр. Тийм шүү дээ. Snow White шүү дээ. Тэр яг л даашин зөмссөн бяцхан жааз шиг харагдаж байна гэх мэт гадаад дүр төрхөөр нь шүүмжилсэн өнцгүүд бол маш их байна. За мөн цаашлаад Disney энэ төрлийн бүтээлүүдийг дахин гаргахаа зогсоох хэрэгтэй гэх хүмүүсийн саналж их байсан. Яг л одоо таны үсгэлчин чинь бас алуулна нөгөө ингээд дараа ардаасаа хүмүүсийн дурсамжийг эвдлээд шүү дээ. Яг үнэ. За өмнө нь 1989 оны Ариэл хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны киног 2023 онд хийхдээ Ариэлийн дүрд өнгөт арьс жүжигчин тоглуулад бөөн хил авны байгуулж байсан. За Засангоогийн тухай ярихад гол дүрийн шахуу хоёр жүжигчний улс төрийн үзэл баримтлал хагаралдаан бас гал дээр тос асгасан. Хорон санаад хатан хааны дүр тоглосон жүжигчин Гал Гадот миний түрүүний хэлсэнчлэн Израиль гаралтай. За тэр ч утгаараа Газын зураас дүрнэж байгаа дайны нөхцөл байдалд эх орноо дэмжсэн байр суурьтай байсан бол жүжигчин Рэчел Зиглер Палестиныг дэмжсэн байр суурьтай байсан зэрэгээрээ хоорондоо улс төрийн үзэл баримтлалын зөрүүтэй байсан зураг авалтын үед ч гэсэн уур амьсгалд нь нөлөөлөөд киноны сурчлагын ажлын үеэрч бас л маркетинг нөлөөсөн гэж хэлээ бүр тэгж ütсэн байлээ. За юутаач Disney эрхлэн гаргасан кинонууд дундаас хамгийн өндөр төсөвтэй кинонуудын нэгт зөв ёсоор тооцогддог ч хамгийн муу үнэлгээтэй киногоор 3 хоногийн өмнө нээлттэйгээд байгаа Засангоо бол тодорхой байна. За нэг үгээр одоо ингээд базаад хэлэхэд бол нэг тийм чанга тод үзэл баримтлалтай юм жинзэт жүжигчин бүсгүй одоо чи 23 настайш тоглосон кино эмэгтэйчүүдийг хүчирхэг харагдуулснараа анхны зохиолыг эвдсэн гэдэг хэрэгтэл унаад байгаа юм дгүү да ер нь бол. Гэхдээ муулуулаад байгаа ч гэсэн Засангоог үзэх үзэгчдийн тоо бол буураагүй бас Хойд Америкийн бокс офисын жагсаалтад нэгдүгээрт явж байгаа болохоор хүмүүс өөртөө үзэж байж л одоо сайн муу болсныг л мэдрэхэндээ. За. Ер нь бол ууг нь ийм Засангоо бол тэ Walt Disney яг одоо үндсэн Walt Disney шүү дээ. Түүний хамгийн хайртай бүтээл нь тийм ч учраас Snow White-аар бол хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийсэн байхгүй юу? Тэгэд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийгээд энэ кино чинь бол дэлхийд даяар анх удаага бид нар яг уран сайхны киноны хэмжээний ийм хүүхэлдэйн киног үзээд энэ нь Оскараас юу аваад Оскарын шагналд аваад тэгэд Оскарын шагналд өгөхдөө бол нэг том Оскар 7 жижиг Оскар өгч байгаа шүү дээ. Тийм үү? Юу хөөрхийн. За. Тэр нь яг ингээд Walt Disney-гийн студид хадгалагдаад үлдсэн ийм онцлогтой ийм одоо юу гэдгийг маш олон хүний зүрх сэтгэлд ингээд нөө юу гэдгийг хүүхэд насны дурсамжинд нь үлдсэн киног ингээд эн чинь нэг үгээр бол дурсамжааг нь одоо эн чинь дурсамжаар нь тоглоо ичлээ гэсэн үг байна. Тийм учраас хүмүүс уурлахаас арга байхгүй. Шинээр одоо юу гэдгийг те юу гэдгийг Snow Black гэдэг өөр нэр өгөөд өөр зохиолтой, өөр хувцастай, өөр имижтэйгээр хийцэн бол одоо хамаагүй л те. Чи яг нөгөө киногийн тэр зохиолыг ингээд жижигхэн өөрчлөөд ингээд нэг үгээр бол сэглээ хийцэн байгаа байхгүй. За.
За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 24-ний даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Айлис Хилэн чанад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автобашны лизингийн үйлчилгээ үзүүлж буй. Цорын ганц компани за мөн Your Home Your Zone гэсэн сураатагаар Best Bazaar 2025 чансан өндөр 64 бүхэн базартаа барилдаанаараа Best Buy-дан хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар яана нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3